За би тэгэхээр одоо энэ англи хэлний мэгэн дүрэн гэдэг номныхоо одоо үйл үгийн цагуудыг одоо тайлбарлаад эхэлсэн байж байгаа. За тэгэхээр тэрэн дээр бол одоо бид нэр төгс өнгөрсөн цаг гэж байдаг. За төгс өнгөрсөн цагийг одоо хялбархан яаж ойлгож болох вэ гэвэл ерөөсөө та нар жирийн өнгөрсөн цаг буюу сансын сонсон гэж орчуулдаг цагийг бол өнөө цагийн өнгнөөс харж байгаа өнгөрсөнд нэг удаа болсон үйлийг илэрхийлдэг цаг гэд ойлгочвол их амархан ойлгочдгийг. Тэгээ өчигдөр нэг л удаа хийсэн зүйлээ ярих юм бол нэг л удаа тохиосон агшин зур тохиосон юм ярих юм бол бид нар зүгээр л жирийн өнгөрсөн цаг харилдаг. Чинь өнөө өглөө би 5 цагт боссон гэдэг чинь нэг удаа босноо л ярьж байгаа ш. Тийм учраас I got up at 5 o'clock this morning гэж ярина тийм үү. Гэтэл төгс өнгөрсөн цагийг бол бүтээхтэй мэдээж хэрэг хайд гэдгээр туслуулаад арийнхын үйлүүдийг 3 дугаар хэлбэрээр хувиргачдаг. 3 дугаар хэлбэрээр хувиргана гэдэг чинь бол дөрмийн үг байвал it is all played used гэх мэтэр. Харин дөрмийн биш үйл үг байх юм бол одоо 3-3-аар нь жагсааж бичдэг үгнийг 3 дахьыг авна ш. Drink, drank, drunk байвал drunk-ийг авна. Go, went, gone байвал gone-ыг авна гэх жишээний. Тэгээ одоо орчуулахаараа чихийгээч оруулна, сангаач оруулаад чигсэн байсан гэд орчуулцдаг. За тэгэхээр энийг бол та нар төгс өнгөрсөн цагийг өнгөрсөн цаг гэд ойлгочих хэрэгтэй. Жирийн өнгөрсөн цаг бол одооны өнгөрсөн цаг. Харин төгс өнгөрсөн цаг болохоор жирийн өнгөрсөн цагийнхаа өнгөрсөн цаг нь гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өнгөрсөнд нэг үйл явдал болохоос өмнө тэр үеийг амжуулаад хийсэн үгүүгээ ярьж явах юм бол бид нар төгс өнгөрсөн цагаа хэрэглэнэ л гэж ойлгох нь шүү дээ. Жишээлбэл одоо by the time when your son was born, my son had been born гэж заавал төгс өнгөрсөн цагаар хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл одоо танаа хүү мэдлэг тэр агшин гэхэд миний хүү тэрнээс өмнө байх нь шүү дээ. Мэдлэгчсэн байсан гэж. In other words, өөрөөр хэлбэл my wife had given a birth before your wife gave a birth гэж. Тэгэхээр одоо танаа өөрөөр хэлбэл танаа эхнэр одоо амарчхаас өмнө миний эхнэр амарччихсан байсан гэдэг. Тэгэхээр энэ төгс өнгөрсөн цаг хэрэглээрэ гэдэг дохиог танаа эхнэр амарчхаас өмнө гэдэг энэ жирийн өнгөрсөн цагийн өгүүлбэр дохио өгч байгаа. Тэгэхээр ер нь бол жирийн өнгөрсөн цаг, төгс өнгөрсөн цаг хоёр их найз. Тэгээ одоо хавсарсан нийтмэл өгүүлбэр дотор хугацаа заадаг холбоос нь when вэ, by the time when вэ, as soon as вэ, хамаахгүй after вэ. Зөвхөн одоо өнгөрсөнд хоёр үйл явдал болсон байлаа гэхэд тэр хоёр үйл явдал хугацааны хувьд зэрэгцэж болоогүй. Дараалж болсон шинжтэй л байх юм бол аль өртөж усны төгс өнгөрсөн цагаараа хожиг усныг нь одоо жирийн өнгөрсөн цагаараа илэрхийлээл энэ хоёр бол ингээл найзлал гараад ирнэ. Тэгэхээр төгс өнгөрсөн цаг, одоо цаг хоёр бол дайсан. Энэ хоёр хизээч нэг өгүүлбэр тамт орж ирэхгүй. Харин жирийн өнгөрсөн цагаараа хугацаагаа заагаад тэрний өмнө болсон үйл явдлыг ярих буюу өнгөрсөн цаг болох төгс өнгөрсөн цагийг хэрэгэлдэг тохиолдол бол маш олноороо таарлддаг юм учиртай. Тэгэхээр одоо актив байна уу, пассив байна уу хамаахгүй одоо тэхээс өмнө тэгчихсэн байсан гэж ярих тийм үү. Тэгснийхаа дараагаар одоо ингэчихсэн юм аа гэх жишээтэй ярихад бол төгс өнгөрсөн цаг маш их хэрэглэгдэнэ. Жишээ нь одоо I had stopped my car before I saw the red light гэвэл би одоо улаан гэрдийг харахаас өмнө машина зогсоочихсон байсан гэж. За эсвэл одоо улаан гэрлийг харчхаад машина зогсоосон гэх юм бол бид нэр эхлээд улаан гэрлийг харсан учраас яаж хэлэх вэ гэвэл after I had seen the red light I stopped my car гэж. Машина зогсоосон нь арай хожуу болсон учраас яах вэ гэвэл жирийн өнгөрсөн цагийг илэрхийлж явах жишээ нь. За жишээ нь одоо бид нар бүх бичиг баримтуудыг өчигдөр бэлдсэн гэвэл бид нар одоо зүгээр л өчигдөр хэнийг удаа хийсэн юм аа л ярьж ш. Тийм учраас одоо yesterday we prepared all the documents гэж ярина. Гэтэл бид нар даргаыг Америкээс эргэж ирэхээс нь өмнө бүх бичиг баримтуудыг бэлтгэжсэн байсан гэж ярих юм бол тэр одоо төгс өнгөрсөн цагийг бичгээс өөр арга байхгүй, хэрэглэхээс өөр арга байхгүй. So we had prepared all the documents before our boss came back from America гэж ярих нь шүү дээ. Тэгэхээр одоо бороо зогсохоос өмнө би гэртээ ороод ирсэн байсан гэд одоо жишээ нь намайг бөмбөг шидмэгц талбайн шүглүүлсэн гэдээ ярьж байгаа. Тэгэхэд бол ямар утгатай болчих чинь гэхээр
өнгөрсөнд 2 үйл явдал болсон байна шүү дээ. Би бөмбөг шидсэн юм байна. Талбайн шүүгч бас шүглүүлсэн юм байна. Тэгвэл би шидмэгц гэхээр би энэ бөмбөгөө төрүүлээд шидсэн учраас яах вэ гэвэл төгс өнгөрсөн цагаар хэлнэ. Тийм ч бас as soon as I had thrown the ball. Тэгээд талбайн шүүгч нь бол дараагаар нь шүглүүлсэн гэсэн хожиг болсон үйл гэдгээр нь жирийн өнгөрсөн цагаар the referee blew the whistle гэж байгаа. Гэтэл найз чинь чамтай маргаж олно шүү дээ. Үгүй шүү дээ. Чи тэр талбайн шүүгчийг шүгэл үлээснийх нь дараагаар чи бөмбөг шидсэн шүү дээ гэвэл энэ хоёрын байр солигдоод одоо шүгэл үлээсний төгс өнгөрсөн цагаар мөн үү? No, after the referee had blown the whistle, you threw the ball гэж. Чи тэгээд бөмбөг шидсэн штэ гэхмээр илэрхийлдэг. Тэгэхээр энэ төгс өнгөрсөн цаг гэдэг маань бас хөөрхөн хэрэглээ өндөртөө. Тэгээд дотроо бол өнгөрсөн цаг гэж ойлгоод эсвэл одоо жирийн өнгөрсөн цаг гээл та нарт одоо төгс өнгөрсөн цагийн хэрэглээрэ гэдэг дохио заавал өгдөг. Өнөө цагийн өнгөрсөнд нэг удаа болсон юм яриул жирийн өнгөрсөн цаг шүү. Өнгөрсөнд нэг үйл явдал болохоос өмнө тохиосон үйлийг ярьж ивэл төгс өнгөрсөн цаг шүү. Тэгэл had гэж үйл үгээ 3 дахь хэлбэр дээр хуургаал passive дээр had been гэж байгаа үйл үгээ 3 дахь хэлбэр дээр хуургаад явцдаг. Ийм одоо учиртай цагаа гэж ойлгох хэрэгтэй.